За бүгдээрэнд нь өглөөний мэнд. Тэгээ эрүүл мэндийн салбарт маш чухал хэрэгтэй. Гэхдээ бас хэл ам ихтэй, нарийн төвөгтэй нүсрүү үйл ажиллагааг зохицуулах ийм эрх зүйн бичиг баримттай болох гээд зориглон энэхүү хуулийг санаачлаж байгаа гишүүд болон баг хамт олонд бас юуны өмнө талархлаа илэрхийлье. За эрхтэн би бол одоо эрүүл мэндийн салбарын хүн биш, тэс өөр салбарын хүн. Хэрвээ миний асуултан дотор таны мэдхүйн чанартай юм гарвал уучлаарай. Гэхдээ яг бас нэлээ энэ хуультай холбоотой нэлээ юм уншлаа. Энэ эрхтэн эдис шилжүүлэн сулах тухай хууль боловсруулахад нэгдүгээрт нь хүний эрх ёс зүй, хоёрдугаарт нь донорын зохицуулалт, за шилжүүлэн суулгах үйл ажиллагааны явц, хувь хүний эрүүл мэндийн аюулгүй байдал, хяналт хариуцлага, хяналт зохицуулалтын байгууллага, хариуцлага шийтгэл, нууцлал ба мэдээлэл, олон улсын стандарт, олон нийтийн ойлголт, хандлага, боловсрал, дээрээс нь санхүүжид даатгал гэдэг маш олон өргөн хүрээтэй асуудал байдаг юм байна. Энэ салбар дээр яг энэ хуулийг уншиж явах. Тэгээ энэ явцад нэг 3 асуулт гарч байгаа юм л да. Нэгдүгээрт нь энэ хуультай холбоотой олон улсаас бас анхааруулдаг зүйл юу вэ гэхээр энэ хариуцлагын тогтолцоо их сул байх юм бол хууль бус эрхтний 8 их цэцгэлдэг гэж юм дүгнэлт зөвлөмж өгдөг юм байна. Тэгэхээр энэ хуулийн заалтын одоо 26-гийн 1-д хууль зөрчсөн албан тушаалтныг үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж 26-гийн 2-т нь энэхүү хуулийг зөрчсөн хуулийн этгээдэд эрүүгийн болон зөрчлийн хуулийг хариуцлага хүлээнэ гэж. Энэ дээр яагаад эмч болон байгууллагын хариуцлагын заалтын хуулийн санкцийг тодорхой оруулж ирээгүй вэ гэдэг нэгдүгээр асуулт байна. За хоёр дахь асуулт нь энэ донорын сайн дурын зөвшөөрөл хүний эд эрхтнийг арилжаалах хууль бус 8-аас сэргийлэх ялангуяа энэ эмзэг бүлгийн хүмүүсийг эрхтнээ албадан арилжаалахаас сэргийлэх тухай маш их анхаарах ёстой гэж заадаг юм байна. Энэ чиглэлээр ямар зохицуулт орж ирсэн юм. Энэ эрхтний 8 чинь ялангуяа орлого багтай эмзэг эрхтнүүдийг хүмүүс албадан 8 хэлгээд эрхтний заруулдаг дэлхийд даяар тийм их гашуун хар туршлага байдаг юм байна л да. Энэ чиглэлийн заалтыг би ерөөсөө энэ хуулийн дотроос олж харсангүй. Энэ зохицуултуудыг бас хэлж өгнө үү гэж. За 3 дахьт нь донорын зохицуулалттай холбоотойгоор за амьд донорын эрүүл мэндийн шалгуур тэр сэтгэл зүйн үнэлгээ нас болсон донорыг үнэлэх донорын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан. Ялангуяа нэгдсэн санг олон улсад бол найдвартай байх үүднээс нь үндэсний зөвлөл бүр тусгай агентлаг байгуулж хяндаг юм байна. Гэтэл манай хуулинд одоо энэ оруулж иж байгаа хуулийн 16 дугаар зүйл төрийн захиргааны байгууллага нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай байх өгөөд технологийн нууцлал найдвартай байдлыг хангасан байна гэж заасан байгаа. Тэгээ энэ 3 асуултан дээр энэ аюулгүй байдал тэр технологийн нууцлал эднэртэй холбоотой энэ 3 асуултыг бол би одоо хуулийг танилцах унших явцдаа хувь хүнийхээ хувьд одоо тодруулж байгаа зүгээр та бүхэнд одоо мэрэгжлийн усуд бас таны мэдхүйн чанартай ч юм уу мэрэгжлийн бус байвал уучлаарай гэж хүсэж байна. Хариулт авъя. За хэн хариулах вэ? За ажлын хэсгийн ахлагч Баяр Магна Баярбаатар гишүүн хариулъя. Дараад нь ажлын хэсэг бэлтэж байгаарай. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Дараа нь ажлын хэсэг бас нэмээд хариулаарай. За Монгол улс 1996 онд анхны эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийснээр өдгөө 30 жил болж байгаамаа. 2018 онд донорын тухай хуулинд зарим зүйл заалтыг эрхтэн шилжүүлэхтэй холбоотой зүйл заалтыг оруулж мөрдөж хэрэгжүүлж явсан. За энэ зүйл заалт тутамгийн улмаас өнөөдрөөс эмч эмнэлгийн ажилтнууд маань энэ эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаа тасалдах цаашлаад одоо бас анагаах ухааны одоо дутмаг мэдлэгийн дутагмаас олж одоо зарим нэг улсууд бол буруу хариуцлагын систем рүү шилжсэн ийм зүйлүүд өнгөрсөн хугацаанд өрнсөн. Тэгээ энэ үед бол одоо энийг засаж залруулахаар энэ анхны бие даасан буюу одоо анхдагч хуулийн төслийг бол өнөөдөр нэгдсэн чуулганд хилцүүлж байгаа. За эхний асуултанд бол одоо хариуцлагын тогтолцоо сул бол биш ээ. Эрүүгийн хуулинд бол зөрчлийн хуулинд бол тусгай заасан. Дэлгэрэнгүй одоо хүний эд эрхтний 8 гэдэг бүр эрүүгийн хуулийн зүйл заалтууд нь байж байгаа. Энийг бол заавал энэ хуулинд бол зүйл заалтаар нь биш одоо тэртэтэргүй эрүүгийн хуулийн дээр тусцсан зөрчлийн хуулийн дээр туссан байгаа учраас тэр агуулгаар нь эрүүгийн хууль зөрчлийн хуулийн одоо холбогдох заалтаар бол хариуцлага хүлээлгэх нэгсэн заалт нь бол хамгийн төгсгөлд нь бол 26 дугаар зүйл дээр та байгааг уншлаа. За дараагийн асуудал нь эрхтний 8-тай холбоотой асуудал. Өнөөдөр энэ манай хуулийн дээр яг заасан гэр бүлийн гишүүн амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах бол гэр бүлийн гишүүнээс нь
За дээр нь энэ дээр одоо бид нар хүргэн бэр гэдэг заалтыг оруулж өгөөд ингээд тодорсон. За энэ өөрөө гэр бүлийн тухай хуулиараа гэр бүлийн гишүүн гэдэгт бол хин хамаарах вэ гэдгийг бол тодорхойлоод заагаад өгсөн байж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар гэр бүлийн гишүүн биш хүнээс бол одоо амьд донороос эргэтэн шилжүүл суулгах нь бол манай хуулиар бол 20-той гэдэг агуулгын заалт нь бол энэ дээр орж байгаа. За гурав дахь асуултанд манай алтан тулга дарга бас саяны хариулт дээр бас нэмээд хариулт өгч. За ажлын хэсэг 4-р микрофон. Сайн байцгаана уу. За эрүүл мэндийн өвчтөлийн төв эргэтэн шилжүүн суулгах үйл ажиллагаа зохицуулах албаны дарга алтан тулга. За Ганбаатар гишүүний асуултанд нэмж хариулъя. За хоёр дахь асуултан дээр бол яг энэ хууль бус эрхний 8-тай холбоотой олон улсад мөрдөгддөг. За Стамбулын тунхлал гэж байдаг. Энэ бол хүний 8 хүний эрхний 8-аас ангид байна гэсэн ийм тунхлал байдаг. За энэ тунхлалд бол Монгол улс 2018 онд нэгдэж орсон байгаа. Тэгэхээр энэ төрлийн зарчмууд заалтуудыг бид нэр хуулийн төсөлдөө тусгаж мөрдөж ингэж явдаг байгаа. За дараа нь бол амьгууд донорын асуудал дээр нэмж тайлбарлахад бол энэ амьгууд донорын бид нар гэр бүлийн гишүүдээс нь 3 хүртэл гишүүнээс нь заавалжгүй зөвшөөрөл авч баталгаажуулсны үндсээр эргэтэн эдээс авах мэслийг ингэ зохион байгуулахаар зохицуулсан байгаа. За нэгдсэн мөртгөл мэдээний сангийн хувьд гэх юм бол манай алба 2018 онд байгуулагдсанаас өнөөдөр хүртэл бид нар нэгдсэн мөртгөл мэдээний сангаа байгуулсан. Одоо энэ хуулийн төслийн үндсээр бид нар энэ үйл ажиллагаа хэрхэн зохицуулах, ямар хөө зохион байгуулалтаа байхын журам энэ асуудлыг ярьж байгаа. За мөн энэ За хариултаа дуусгачих. За нууцлал аюулгүй байдлын хувьд гэх юм бол энэ цахимын одоо дагаж гарсан 4 хуулийн дээр маш тодорхой заалтууд заасан байгаа учраас энэ хуулийн дээр бол нэмж тусах энэ шаардлагагүй байна гэж үзсэн байгаа. Тэгэхээр энэ бусад хуулиараа зохицуулж байгаа учраас энэ бол нууцлалыг тэр дундаа хүний эмзэг мэдээллийг бол найдвартай аюулгүй байдлыг хангана гэж орсон байгаа.